За Мигмар сүрэнгийн Бадамсүрэн гишүүн асуулт асууя. За нэгдүгээр энэ макро төвшөнтэй холбоотой инфляцийг бууруулах бодлогын арга хэмжээг Монгол банкны одоо бодлогын хүү нэмэгдүүлэхээс гадна засгийн газрын төвшөнд ямар арга хэмжээ авах вэ? За мэдээж засгийн газрын улсаар зардлыг бууруулахаас гадна за хоёрдугаарт нь энэ 90 оны төсөвт хөрөнгө оруулалтыг одоо тусгахдаа ерөнхий сайдын хувьд яг нэг үржлэн энэ дээр онцгой анхаарч нийгмийн эдийн засгийн ач холбогдлоор нь одоо эренблэхэд та бас анхаарч өгөөч. Тэгээд ухаалбал одоо импортыг орлох, экспортыг дэмжих одоо эрчим хүчний зэрэг хөрөнгө оруулалтын дээр түтхүү анхаарах, боловсрол, эрүүл мэнд, за өрх айлын одоо орлого олохыг нэмэгдсэн ийм одоо төслүүдэд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг ямар зүйл яваад байгаа гэхээр ингээд нэг 14 мега төсөл гिचээд яг тэр иргэний одоо өрхийн орлогод нь яаж нөлөөлөх гээд байгаа юм бэ гэдэг бол тийм бас тодорхой биш байгаад байна. За хоёрдугаарт нь бол төсвөөс болон энэ хүнээс хамаарахгүйгээр энэ дэмжлэгүүдийг яаж уялдуул зохион байгуулах вэ гэдэг дээр асуулт байна. Тухайлбал одоо нөхөн сэргээгддэггүй уул уурхаагаас энэ нөхөн сэргээгддэг одоо хүнс хөдөөж чун салбар руу байнгын дэмжлэг үзүүлэх энэ системийг яаж одоо угсарч өгөх вэ? Мөн одоо хүн бүрийн хийж чадах өрх бичил бизнес одоо энэ жижиг бизнесийг яаж энэ одоо үндэсний баялагын сангаас гэдэг юм уу яаж одоо байнгын ингэж одоо төсвөөс бол өмнөөс хамаарахгүйгээр ийм одоо хөнгөлтөө зээлийн их усүр нэмэгддэг энэ нь одоо байнга арвиждаг ийм зүйл рүү одоо шилжүүлэх вэ. За ирээдүгөөсөө зээлж ашиглаж байгаа баялагын өгөөжийг одоогийн хүүхдүүдийн хөгжил, эрүүл мэнд, боловсролд ер нь яаж зарцуулах вэ? Мөн одоо үндэсний баялагын сантай энийг яаж одоо уялдуулах вэ? За баялагтай эзэн байх талаар газрын эвлэлийн баялагийг одоо ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдийг бол төрийн нийтийн өмч одоо ашиглаж байгаа гэдэг үндсэн хуулийн агуулгаар нь худалдаа авах ажиллагаа, туслан гүйцэтгэх ажиллагааг нь бол бүгдийг нээлттэй хил тод болгох шаардлагатай байна. Энэ дээр худалдаа авахын хуульд болон эсвэл бусад хуулиар энэ бүх одоо уул уурхайн компаниудыг худалдаа авах ажиллагааг нь хил тод болгох. Ингэжээж авилга ашиг сонирхлоос ангид байна. Ингэж байж орон нутгийн жижиг дунд одоо бизнес эрхлэгчид орон нутгийн иргэдэд бол дэмжлэг болно. Энэ дээр ямар бодлого баримтлах вэ? За стратегийн ордоос гадна стратегийн одоо бусад одоо гэж хэлж болох чухал ашигт малтмал гэж хэлж болох энэ зүйлүүд дээр ямар одоо бодлого гаргаж энэ салбартаа яаж одоо хайгуулыг нэмэгдүүлж яаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар одоо бодлогын арга хэмжээ авч ажиллах вэ? За мөн одоо газрын төсний үйлдвэрийн түүхэн эдийн нөөцийг тогтоох асуудал бол ихээхэн чухал байгаа. Энэ тал дээр энэ ажил ерөөсөө одоо ахиц дэвшил өргөжлөхгүй байна. Энэ дээр одоо та томилогдвол ямар арга хэмжээ авах вэ? За бүсчилсэн хөгжлийн бодлогын бүсүүдэд ялгаатай онцлог ямар эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэх вэ? Жишээлбэл говийн бүс өөр, баруун бүс өөр. Сая тэр чон агнах агнахгүйтэй холбоотой асуудал дээр бас ийм бүсийн ялгаатай байдал гарсан. За мэрэгжлийн боловсрол техник мэрэгжлийн сургуулийг хэрхэн яаж дэмжиж ирээдүйд энэ төслүүдэд хэрэгтэй боловсон хүчний бэлтгэх вэ? За хариулт өгье. Дандаштай дараа. За Монгол улсын хурлаар батлагдсан үндэсний баялагын сангийн тухай хууль нь тав тодорхой заасан. Өөрөлдвөл энэ чинь нийт зөвхөн стратегийн дөрөв ордч биш. Нийт уул уурхаагаас орлож байгаа амнаатын орлогын тодорхой хувь. За мөн одоо энэ ногдол ашигуй төрөмжт компаниудын ногдол ашигуй төвлөрдөг. Монгол онкол яг энэ алдагдлын 70% нь бодлогын хүний зөрүү хүүгийн алдагдал байдаг л да. Гэхдээ энэ бүхэн чинь уялдаад энэ хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээл, зээлийн хүүгийн бодлого, хөнгөлтөө зээлийн бодлогууд бол аль болох энэ төсвөөс санхүүж түрүүчийн асуултаа зөвлөх юм бол төсвөөс энэ хүүгийн зөрүүг нь санхүүжүүлж ажил өндөр хүүтэй бодлогын хүү өндөр байгаа үед хүүгийн зөрүүг хангаж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас үндсэн хуулинд бид тусгатаа энэ Норвегийн сангийн жишгээр одоо ирээдүйн өв сан буюу одоо ба ирээдүйн иргэн болгонд энэ уул уурхайн баялаг үр өгөөжтэй байхыг заасан. Өөрөлдвөл газар дор ухаага баялаг бол үржихгүй. Гаргаж ирээд энийг үржүүлдэг баялаг болж бодит капитал болгоод хөрөнгө оруулалт болгоод ингээ өсөж явахаар Норвегийн сан бол одоо 10 жилд 2 дахин нугарж үр ашигтай хөрөнгө оруулалт хийж Apple-ийн хувьцаагч юм авч газар дороо хөвчээсэн бол бие хэмжээгээр өсөхгүй бол газар дээр гаргаж ирээд эргэлтэнд оруулж ирээдүйн үедээ үржүүлээд өгч байгаа нь энэ ирээдүйн сан баялагын сангийн гол агуулга юм байна. Манайх бол 3% хагаад одоо хоримтлын сан хэлбэртэй ирээдүйн сан 1.2 орчим тэрбум доллар болж байгаа Швейцарын хүүгээр Монгол банкнд байршуулж үржүүлж байгаа. Энээс илүү үржүүлэх болцоог бас
хайх ёстой юм. За энэ бол ирээдүйн сан тал. Хуримтлалын сан талдаа одоо энэ томоохон төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх, мега төслүүдэд хэрэгжүүлэх их ус руу болж хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглагдана. За мөн орон сууц боловсрол эрүүл мэндийг дэмжих нэг хуучин хүний хөгжлийн сангийн загвар ийм 3 чиглэлээр үндэсний баялагын сангийн тухай хуулийг баталж стратегийн орд газрууд болон нийт уул уурхайн амнаад байгалийн баялагын нүрэг хөөжийг үр дүнтэй хуваарлахын зарчмуудыг тусгасан. Ер нь хүчин төгөлдөр бүрдэгдэж байгаа хуулиар бол 50%-аас дээш төр эзэмшиж байгаа бол бүх төрлийн эмчийн компани худалдаа авах ажиллагаа зарчим нээлттэй байна. Ийм учраас энэтэй уялдуулж бид энэ эдийн засгийн хүндэл бэрхшээлтэй үед байгалийн баялаг ашиглалт менежментээ сайжруулах ёстой. Үнэтэй уялдаатаагаар одоо хамгийн санаа зовж байгаа асуудал бол нефтийн үйлдвэр баригдах гэдэг нефтийн хайгуул, эрэл хайгуул, олборлолт маань тэр хэмжээндээ өрөх байгаад байдаг. Ийм учраас нефтийн эрэл хайгуулын бодлогоо бас үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Ингүүл бас нэлээд том дэвшил гарна. Энэ дээр нэг ялангуяа одоо манай Бадам сүрэн даргуулд Дорнод аймгаас сонгогдсон нефт, уул уурхайн чиглэлээр бие даасан төсвөө бүрдүүлдэг цөөхөн аймагуудын нэг. Аймаг орон нутгийн аймгийн дарга гэдэг бол ер нь хамгийн их эрх мэдэлтэй орон нутгийн амьдрал аж ахуйг мэддэг хүн байдаг, амьдралтай ойрхон хүн байдаг. Ийм учраас энэ уул уурхайтай аймгийн амнаад энэ төсвийн бодлогод нөлөөллийг хамгийн сайн мэдж байгаа үед энэ төрийн санхүүжилтийн зарчим, төсвийн бодлогын санхүүжилтийн талаар бас төсвийн тодтгол дээр идэвхтэй орж ажиллахыг бас урьж хүсэж байна. Энэ чиглэлээр одоо наривчлсан мэдээлэл солилцож ажиллая. Энэ томилогдсон тохиолдолд энийг төрийн засгийн газрын бүтээгдэхүүний хуулийг хэлцэх үеэр наривчлан хэлцье, ярилцъя гэж бодож байна. За Бадамсрын гишүүн тодруулж суй. За баярлалаа. Тэгэхээр та ерөнхий сайдаар томилогдвол энэ үндэсний баялагын сангийн мөнгийг ингээ эргэлтэнд оруулах хэрэгтэй байна л гэж би бол саналтай байгаа. Ягаад тэгэхээр ирээдүйн өв сан бол ирээдүйн үеэсээ зээлж ашиглаж байгаа энэ одоо баялагийг хөрөмтлүүлж байгаа. Гэхдээ энэ мөнгийг бид нар ирээдүйд хүүхдэд хадгалахаас гадна одоогийн хүүхдийнхээ ирээдүйн хөгжилд нь боловсролд нь зориулж эндээс гаргуул илүү өгөөж нь илүү хүрнэ. Өөрөөр хэлбэл байгалийн баялагын өгөөжийг хүний баялаг болгох энэ концепцийг таныг бас нэвтрүүлж өгөөч. Хоёрдугаарт нь хөгжлийн санд тодорхой мөнгө хөрөмтлөгдөж байгаа. Эндээс дэд үтсийн том төсөлт одоо ашиглах гэдэг концепцээр бол газрын тосны хайгуулын ажлыг арчимжуулах төрийн өмч компани байгуулахгүй бол гадаадын компанид найдаад газрын тосны түүхий тосыг бид нар бол бүрдүүлж чадахгүй. Тийм учраас энэ лүү хөрөнгө оруулж өгөөч. Мөн хөгжлийн сангаас нь өөрөөр хэлбэл нөгөө төрөлцсөн 3 сангийн ирээдүйн өв сан хөрөмтлийн сангийн нөгөө сан хөгжлийн сангаас нь жижиг бизнесийг дэмжих зээлийн тогтвортой одоо жил болгон зарцуулдаг их усрыг нэмэгдүүлж өгөхөд анхаарч өгье. За хариултах уу? За Зандажтар дарга нэр дэвшигч хариулт өгье. За энэ асуудал ерөнхий сайд бол энэ батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндэсний баялагын сангийн хууль зааснаар ирээдүйн өв сан бол хөдөлгөөнгүй. Ер нь баялагын сан бол 3 сангаас бүрдэн ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэсэн 3 сангаас. За ирээдүйн өв сан бол одоо 2030 он хүртэл илүү ингээд зарцуулах хэрэггүй засгийн газар. Энийг их хурл шийднэ. Энэ дээр их хурлын гишүүн санаастай хэрэгжүүл дэмжиж ирээдүйн өв сангаа эргэлтэнд оруулах. За хүүхдийн мөнгийг ч гэсэн 2.7 их найдыг энтэй уялдуулж хүүхдэд өргөөжтэй болох олон хувилбар ярьдаг. Энэ бол нээлттэй асуудал. За хуримтлалын сан бол газрын эвлийн баялагын өрөөгөөжийг одоо эрүүл мэнд, боловсрол, орон сууц гээд 3 чиглэл зарцуулна гэдэг ингээд тодорхой заасан. За хөгжлийн сан бол харин хөрөнгө оруулалтын зорилтоор томоохон төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэхдээ улсын хурлаар баталсан мега төслүүдийг том хөтөлбөр хэрэгжүүлэх заана гэдэг ингээд заасан. Ийм 3 сан хуучлагдсан сан байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээндээ бид улсын хурл